Засан хүмүүжлэх удирдах газарт мэдээлэх нь 1984 оны 3 дугаар сарын 25-ны өглөөний 8 цагийн байдлаар Майнтын чанга дэглэм орих Тэг 415 дугаар анги хоригдол ялтны тоо дансаар 1166, өглөөний 9 цагийн байдлаар бүгд тоонд бэлэн суусан. Шалтгаантай ялтан байхгүй гэсэн мэдээг холбоочин бүсгүй багсаар өгч байлаа. Яг одоо энэхүү бичлэгийг үзэж байгаа танд сонсож байгаа үеийн мэндийг хүргэе. Яг одоо YouTube сувгаа subscribe хийж, лайкан заавал дараарай. Баярлалаа. Тоос хорих ангийн шалган нэвтрүүлэх байранд дээд ахлагч Улаанбаяр жүжигрийн үүрэг гүйцэтгэж байлаа. Тэгвэл Говьалтай аймгийн Харьяат 10 жилийн хорих ялтай ялтан Рагчагийн Санжид хорих ангийн харуул хамгаалтын албаны төлөөлөгч дэслэгч Анандын гарын үсэгт бичиг үзүүлж би зоонд гуталчны заалттай юм. Намайг Орос сэргүүдийн хогон дээрээс хаягдл бакал орж ирээд хоригдлуудыг яланд өмсдөг гутал янзал гэсэн. Зөвшөөрлийн бичиг нь энэ байна. Гэжүүрийн үйлдсэн хууран шүжгийн үзүүлээд дэдахлагч Улаанбаярын хөлхөн дээр нь цэцэг ургуулсан гарч чадсанаар бүтэн 1 жил засангийн ирлийнхнийг чулуу хөөлгсөн түүхтэй. Тэгээд Санжид 1000 гаруй айлын хашаа өшөглөж айл ухж. Өмнө Говь аймгийн нэгэн сумын засаг даргын албандаа ундаг УАЗ 469 маркийн машиныг хулгайлан одож гин. Түүнийг эрүүгийн цагдаа болон засан хүмүүжлэх газар тагнуулынхан гээд бүгд эрен сурвалжилж гутлынхан үсгийг л барж байлаа. Санжид машин чадамгаа барьдгаран өнөөгийн маструудаас илүү нэгэн байв. Санжид шоронгийн гал хам 15 жилийн хорих ялтай дарахны бууруулах очид жаргал сайханда шоронгоос орохын өмнө хам нь энэ шоронд удаан суух сонирхолалах сэмхийг нь тааруулж байгаад нэг өглөө харьлаад өгнө. Тэгээд оргож гарсан өдрөөс хойш 365 хоноод чамайг ирж авна. Улаан дог орой дээр зоосон УАЗ 469 маркийн машинтай ирнэ. Би өөрөө улаан өнгөтэй бүрх малгай өмссөн байна. Тиймээс чи хойтон хавар орхон гэсэн сайн бэлтгэлтэй байгаарэ гэж байнга сануулдаг байв. Жаргал сайхан олон жил шоронд ял эдэлсэн архаг ялтан учраас дотроо миний гал хам сайхан залж байна да гэж бодоод өнгөрч. Харин Санждыг хизээ нэг жигтүүлж ирээд сонжомонд орж ирсэн хамаад орж өглөө. Жагаа чи досн гойжсэн зовин оруулаач гэж гуйх үз. Энэ өдөр нэг их удахгүй байлгүй гэх ухааны юм ургуулan бодож сууж. Шороор шуурсан хаврын цэвэрхэн өдөр буурал хожид жаргал сайхан бааю дээр шохоо жолоо жижиглээ зогсож байтал хамгаалтын торны гадна талаараа яахарахгүй улаан дог орой дээр гадагсан УАЗ 469 маркийн машин яваад өнгөрөх нь харагдлаа. Санждын хэлсэн үгэндээ эзэн болоод хүрээд ирсэнд итгэж ядсан жаргал сайхан нэг хэсэг балмагдж эгээд эл гажуудах ял хамуудаа ханд өгчихсэнгүй. Санжид постны зэрэг Хэнти аймгийн Харьяат Хөрөлбаатартай уулзаад чи бид хоёр адилхан нэр хүмүүс байна. Ах нь энэ аим шиг шоронгоос олон жилийн хорих ялтай найзаагаа оргуулах гэсэн юм. Миний дүү ахтай дусал. Ах нь дүү хүүгээ гомдоохгүй. Хизээ мөдгөө зэрэг алгадах гэж байна. Би чамд 1000 төгрөг өгье. Цоо шинэ Орос хоромон гутал өгье гэж. Тэр үеийн мөнгөний ханшаар 1000 төгрөг нь дээд мэрэгжилтэй албан хаагчийн сарын цалин хоол давах мөнгө юм. Халагдах зэрэг Хөрөлбаатар Санжидын саналыг хүлээн авч би маргааш 16 цагт яг энэ постн дээр гарна. Та 17 цагийн үед миний үүрэг гүйцэтгэж байгаа постны оролцоо ирээд авах ёстой хоригдлоо дуудаарай. Би тань руу гүйж байгаа хоригдлыг онохгүйгээр ойролцоо газар нь буудна. Та одоо гутал мөнгөө тэр чулуунд ор хийчих. Бийж гэсэн заа гэвэл ёг ирэх хүн гэж хэлээд Санждыг өөртөө бүрэн итгүүлж чадчих. Ингээд байлдагч Хөрөлбаатар ээлжийн үргэ биелүүлж ирээд харуулын дарагтайгаа уулзаж өөртөө тохиолдсон явдлыг нэг бүрчлэн тодорхой танилцуулсан байна. Харуулын даргын нүдэн сэргэж чамтай уулзсан тэр этгээд бол Монгол орон даяар ирэн хаягдж байгаа аюултай орогдол Рагч овогтой Санжид гэдэг чинь байхгүй юу гэж хэлээд Майнтын хорихын албан хаагчдын контор руу хурдангуйлээ. Засангийн албан хаагчдын шүдний өвчин болоод байсан Санжид нь өөрх нь гинэд өөрөө ороод ирсэнд Майнтын хорихын дарганаар найр хийх нь холгүй баярлаж дээд удирдлагатай яралтай гэгч нь мэдэгдэв.
Одоо зөвхөн Санжидыг эрсдэлгүй сэжиг ахуулалгүй зэвэрхэн баривчлал үлдэв. Санжид маргааш өдөр 17 цагт гал хам жаргал сайхныхын шоронгоос оргуулж аваад хандсан зүгтээ арилаад өгнө. Ажил төрөл амархан мөдлөө. Овоо хоншорт зэрэг дарлаа хэмээн бодож хэвтэв. Энэ хооронд Мантийн хорхийн албан хаагчид өдөрдөх газраас нэмэлт хүч дууджээ. Тэгээд Санжидыг бид алдаа туужчихсан ч бас жигдэж чаддаг юм шүү гэдгээ генерал Содомд багталтайгаар харуулж гокүнэлгээ авах давхар таагдаг боловсруулав. Засангийн зүгээс цаг үргэлж хулгууруудын махыг зулгааж явдаг буухын засаа хожтой дэдаглагч Инхбаатрыг бүрэн зэвсгэлсэн эдгэдийн үдэс улаан дулах үүрэг өгсөн байна. Хөрөлбаатар Санжидад ямар нэгэн байдлаар сэжиг ахуулалгүй 14 цагт постон дээрийн буугаан үүргээ биелүүлэхээр ирээ зогсохыг Санжид машин дотроос анхааралтай ажиглан хараад санаа намарчээ. Сэтгэл нь гэгэлцэн шөнө ойлгохтой унтаж чадаагүйгийн бодон жаахан нойр авахаар судлынхаа түшилхийг нуруугаараа налан дуг гэж байтал нээсдэг тэрэг машиных нь оройд хадгасан дугийг шүргэг шахам дээгүүрэн нисэн өнгөрөхөд давхын зочлоо. Санжид энэ чинь юу нисдэг тэрэг байдаг үлээ гэж сэжиглэн бодоод арын суудал дээр байсан бууга ухасхийн авах гэтэл хорхийн алдарт ярахчин буухын засаа хожид Инхбаатар аль хэдийн машины арын халахыг онгойлгочихсан Санжидын цээжинд бууныхаа амийг дулгаж "Санжида, ямар нэгэн илүү хөдөлгөөн хийж болохгүй шүү. Чамайг эвгээл хөдөлгөөн үзүүлсэн тохиолдолд шууд устгах гэсэн тушаал надад өгсөн. Чи залуу хүн ухаантай байвал чамд ээх боломж биш шүү" гэхэн тэр. Мантийн хорхийн албан хаагчид Санжидыг дарчлан зовох сонирхол асар их байсан ч тусгай тасаг аль хэдийнэ халамжиндан авч Санжидын гарт гав хөлтөн төнг зүүж нисдэг тэргэнд суулган авч явжээ. Ийхүү Санжид Монголын шоронгийн түүхэнд ганцуудгийн хашинд нисдэг тэргээр хөлөглөн буулсан зорын ганц гэнт хэрэгтэн болсон юм. Нөгөө дээгүр Санжид нь Хөрөлбаатарт хэтэрхий итгэн болдсон хугацаанаас өмнө товолсон газараа очсноор өөрийгөө амархан гэгч нь баригдах боломжоо хангаж өгсөн юм. Тэр даруйда байлдагч Хөрөлбаатарын хугацаанаас өмнө цэргийн албанаас халж Хэнтэй аймагт үйл ажиллагаагаа явуулдаг төвлөрсөн хорих Тэгрис 419 дугаар ангид хянагчин албан томилохоор болжээ. Төдөлгүй цуутай оргодлын галхан болох буургал жаргал сайхан Төв аймгийн шүүхэд шилжүүлж эдлээгүй үлдсэн бүх яллыг нь онцгой дэглэмтэй шоронд эдлүүлэхээр шуурхай арга хэмжээ авчээ. Монгол улсын дээд шүүхэд цуутай оргодол Рагчагийн Санжидад чанга дэглэмтэй хорих ангиас оргосон. Мөн ард иргэдэд болон улс нийгэмд асарын хэмжээний хохирол учруулсан гэж үзээд 8 жил гянтанд 7 жил чанга дэглэмтэй шоронд хорихоор шийдэхээр болоход Мантийн хорхийн албан хаагчид алга дашин баяр хөөр болсон юм билээ. Шүүх засаглал хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гянтанд 8 жил хорих ял оноож байсан тохиолдол үүнээс өмнө гарч байгаагүй юм. Эрүүгийн цагдаагийнхан нэр дулс төрч Санжаа сүрэнгийн зориг агсны хэрэгт олон жил шоронд ял эдэлж өгөрсөн Санжидыг татан оролцуулаад амжсан юм. Ер нь олон жилийн ялт өнгөрсөн хоригдлууд хууль ярьсан лөөвөрчдийн зөөлөн зүүшүүлсэн тохиолдол зөөнгүй билээ. Тийм учраас энэхүү хэрэг явдлыг сургамж сануулга болгох үүднээс бичлээ. 2000 онд Санжидыг авдрантын онцгой дэглэмтэй шоронд ял эдлэж байхад нь ямар нэгэн далдын хүч жирийн дэглэмтэй шоронд ногоон хэрлэр илгээж он соёлтой гэмт хэрэгтэн гэгдэх тэрбээр жирийн шоронд боорцог өвсөн баавар уулгах болсон дурамшиж амжаагүй шавхдаг байхад нь үл үзэгдэгч далдын хүч дахин дитгэж харуул хамгаалалт байхгүй Улаанбаатар хотод ойролцоо газар сахиулын залд дээр аваачаад тавьчихсан тэр. Юу болоод байгааг ухаарсахгүй удлаа баярлсан Санжид хорихын дарга нарын хууль улсын аргаар олсон машиныг нэг хэсэгтээ л үнэн ч хүний дүр хэсэг нь манаж байв. Гэтэл машин унах хорхойно дахин амилж сэтгэл дотроос нь хэн нэгэн чи энэ машиныг ашиглаад хулгай хийгэж наранд хулгай хийх ийм сайхан боломжийг эрүүгийн цагдаагийнхан дахин хизээж олгохгүй. Нэг өдөрч гисэн эргчлөг энэ бохир хүмүүсээс булааж амьдраач гэж хадгасаар байлаа. Дэсвэр төвчээр нь алдагдсан Санжид нэг шин хорихын дарга нарын машинаас дуртайгаан хөлөглөн Улаанбаатар хот руу орж ирээд
хэд хэдэн хулгайн үйлдэл хийгээд амжив. Түүний энэ үйлдэлийг эрүүгийн цагдаагийнхан хүлээж байсныг мань нэр тааварлах ёстой байлаа. Өөрсдийнх нь занганд өөрөө ороод ирсэн Санжидыг эрүүгийн цагдаагийнхан өөдөл дээр нь гардан барьж аваад Төв аймгийн мөрдөнд шидэж орхижээ. Эрүүгийн цагдаагийнханд өнгөрсөн хулгайч Санжидыг хулгайн үйлдэл сонирн биш. Нэмтэг төдий хаалгаж байв. Хамгийн гол нь түүнийг Санжаа Сүрэнгийн зориг агсны амнасыг хохируулсан хэрэгт сэжиглэгдэн хоригдож байгаа. Зэлэнгийн гэг тодтолт Баатар Жавыг гэрчлүүлэх нь чухал байлаа. Эрүүгийн цагдаагийнхан Санжидыг Төв аймгийн мөрдөнгөөс зам шалгах гэсэн нэрийн дор эхэл нууц байдалд гар хөлийг нь гавлаж, толгойд нь харанхтай уу туглан учир битүүлэг газар авчирч. Шорон гиндан мөрдөнгөөр насыг илээж буй Санжид хизээж ийм шорон мөрдөн байцах газар ирж байсангүй. Эрүүгийн цагдаагийн төлөөлөгчд эхэд найлан хайтан Санжид минь чамд шоронгоос гарах алтан боломж өмнө чи нээгдээд байна. Чи энэ боломжийг алдвал чиний хувьд шоронгоос дахин амьд гарна гэсэн ойлголт байхгүй болно. Бидний саналыг хүлээж авсан тохиолдолд чиний машин унаж хотод бужигнуулсан хулгайн гэмт үйлдэлийг чинь ганц худагдах мөрдөнгийн үйлдэл худалдан авагч нарт зарж орхино. Бидний зүгээс чамд хүлээлгэх гол санал бол Сэлэнгийн Баатар Жавыг Төв аймгийн мөрдөнд хоригдож байх энэ хугацаанд амнасыг нь хорлох асуудал юм. Чи эрүүгийн хуулийг судалдаг хүний хувьд саяхан шинээр баталсан эрүүгийн хуулийг анзаарч уншсан байх. Хүчин давтан аргагүй эрхэнд хүний амнасыг бүрлэгсэн бол хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн заалд орсон. Бид энэ заалтыг хүчээр чамайг уснаас хураа авч гарах болно. Хамгийн гол нь чи бидэнд итгэх хэрэгтэй. Жижиг зүйл нэг хинч байхгүй. Та бидний ард улс төрийн бүхэл бүтэн хүчин бий гэдгийг сайн санаж өг. Зэлэнгийн Баатар Жавыг чамаар алуулж авсны дараа зоригийн хэрэг илэрсэн гэхэд бүгд итгэнэ. Тэгээд бидний халаасанд 500 сая төгрөг ороод ирнэ. Ам ихт ангахад буян ихт булаана гэсэн сайхан үг бий. Чи ийм боломжийг алдахааргүй ухаантай хүн шүү гэж. Энэ хүн эрүүгийн цагдаагийнхан дулхан асуухад Санжид та нарын хүсэлтийг хүлээж авахд алдах юм алгаа гэж хэлээд толгойд өглөө. Төв аймгийн мөрдөнд Санжидыг иргэн ирэхэд хамт хоригдож байсан хүмүүсийг нь өөр камерт хийчихсэн байлаа. Харин оронд нь мөрдөнд удаан суусан болов гэмээр сахал үсэндээ баригдсан дуун цэргийн нуруутай баяхан биетэй ахмаг насны нэгэн ир сууж байж. Санжид дотроо нөгөө эрүүгийн цагдаагийнхан нөгтийн хэлээд байсан Баатар Жав гэдэг этгээд байх нь. Өнөө шин ундаж байхдаа нухчихдаг юм билүү гэж дахин бодлоо. Ингээд Санжид Сэлэнгийн Баатар Жавтай цаг нөхцөхийн тулд элдвийг хуужилж эхлэв. Ямар тач эс зоргийг алжихмааргүй хүн шиг санагдаж байлаа. Маргааш өглөөн нь эрүүгийн цагдаагийн төлөөлөгч нар ирээд хулгайн үйлдэл асуухын далимд нөгөө зоргийн алуурчин Баатар Жавч нь цуг байгаа шүү. Бид удахгүй хэргийн газар асгах 200 г цус авна. Түүний дараагаар чи ажиллаа хийнэ гэсэн өдөртөмж өгөхийн сацуу харманд нь хутах хийж өглөө. Дүүдүүлгүй Баатар Жав байцаалтанд гараад ирэхдээ шинжилгээнд хамрагдсан цус өгснөө ярьсаар орж ирэв. Үүнээс нэгийг хөдөлгөө Санжидыг байцаалтанд гаргаж ажлан эхлэх болсныг хэллээ. Тэрээр камертаа сэтгэл дэнслэн холгож байв. Тэгээд Санжид "За Баатар Жав, анхааралтай сонс. Эрүүгийн цагдаагийнхны том хооронд чи бид хоёр ороод байна. Чамаас өнөөдөр зүгээр нэг цус авсан гэж бодож байна уу? Чамаас авсан цусаа эс зоргийн хөнөөсөн газар зацах гэж байгаа юм. Тэд одоо надаар чамайг алуулахыг хүсэж байна. Би чамайг алсны дараа энэ хэргийн сүр дүүлэнтэйгээр зарлана. Тэр 200 г цус нотлох баримт тулж ард түмний тархийг угаахад ашиглана. Эцсийн эцэст намайч гэсэн олонний нүднээс далд байлгаж байгаад хаалттай шүүх урлаараа цааз өгнө. Би тэгж эднэрийн шунлыг гүйцэхгүй. Ард түмний 500 сая төгрөгөөр цагдаа нарыг хооллохгүй. Тийм үү гэхэд Баатар Жав чимээгүй сууж байснаа та өөрөө мэд. Ийм алхам хийснийхээ төлөө цагдаа нарын занаа дуртаж тамлуулах байх та гэсэн байна. Энэ үгэнд Санжид улам ирэмшин цагдаа нарын заван хоронд оролгүйгээр хулгайн хэрэгтэй ялаа авъя. Ирэлгийн өмнө очсон ч нүүр бардан бай гэж.
Үүнээс хойш эрүүгийн цагдаагийн төлөөлөгч Санжидыг өдөр болгон Баатар Жавыг алахыг шаардсан зовоодог байсан байна. Эрүүгийн цагдаагийнхан өөрсдөд нь туслаагүй Санжидад их хорсон. Төв аймгийн шүүхээр 15 жилийн хорих ял авахт нь ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Санжид өдгөө Булган аймгийн нутагт байдаг онцгой тэглэмтэй шоронд 3 доржийн хар хуулийг шүүмжлэн үндсэн хуулийн цэцэд өргөдөл бичсэн шиг мөн өдөр бүхэн хүний эрх ноцтой зөрчдөг боловсролгүй бүдүүлэг хөдөөнийг тодтголтой төрөөр дөжөлгсөн хоёгуудад ялтныг эрүүдэн шүүж болохгүй гэдэг гарчигтай лекц уншсан шиг явна. Саяхан ихэлсэн 15 жилийн яла шар нар бор хоногтой багваагаар багасгажилсан. Дашрамд өгүүлэхэд эз зөрөг бусдын ард алагдсан нь цагдаа нарын зүсийг өөргөж гэмгүй олон залуус хэлс хэрэг тулгагдсан олон хоног сар өдөр эрүүшүүлтэнд дарчилсан билээ. Энэ хоморглон хилэмгдүүлэх ажиллагаа одоо хүртэл 20 ангиудад ч үргэлжилж 500 сая төгрөгөл мөрдөгчийн ирээдүйн төлөвлөгөө хിവэр байгаа юм. Авдрамтын тосхон 2005 он.